гоё сайхан. Маш гоё зөөлхөн байна. Монгол Украин махнаас шал өөр юм байна. Зөөлхөн эдэнтэй ийм мах байна л да. Япон Украин мах болвол Амтны нууцын эрэлт. Үзэгч та ханигтээ Japanese beef wagyu гэж сонсч байсан уу? Амт чанараараа дэлхийд гайхагдсан Япон үнхрийн махыг ингэж нэрлэдэг үлээ. Wagyu бол хосгүй амт үнэртэйгээс гадна аманд ороод уусаж буй мэд мэдрэмж төрүүлгээрээ алдартай. Маш зөөлхөн энэхүү махыг зөвхөн тусгай зөвшөөрөлтөй тансаг зоогийн газарт л хүртэх боломжтой. Монгол дахь Япон улсын элчин сайдын яам нь жил бүр цог жавхланд эзэн хааныхаа төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн зоог барьдаг бөгөөд энэ зоог нь дундаж Wagyu махаар хийсэн хоол байгааг харж болно. Их гоё амттай, зөөлөн, шүүслэг ийм мах байна. Монголчууд ер нь одоо жинхэнэ мах иддэг, махны чанар таньдаг хүмүүс шүү дээ. Амт бол гоё юм. Өөхгүй байгаа шүү дээ. Одоо энэ харахад бол өөх байхгүй тийм. Тэгэхдээ одоо өөхтэй юм шиг тийм тослог амт бол дотор нь явж байна. Тэгээ энэ амтлагааных уу эсвэл өөрийнх нь маханд байгаа амт уу мэдгүй зүгээр маханд л байгаа амт байх. Тэр Монгол хүн болоо шүү дээ. Одоо сүүлийн үед бол өөхтэй мах битгий гэж ярьж байгаа. Тэгэхдээ махан дотор тэр өөхний амт шингээстэй үйл их сайн байдаг. Одоо амттай байдаг. Махны чиглэлийн хар үхрийг дэлхийд алдартай брэнд болгон хөгжүүлэхэд Япончууд олон жилийн шаргуу хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулсан. Монгол бол мал аж ахуйн орн. Манай малын тоо толгоонч харьцангуй олон. Харин бид энэ давуу талаа ашиглан дэлхийд гайхагдахуйц амт чанартай мах болон мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргах боломжтой болов уу? Энэ асуултанд бид хариулт хайхаар Япон орныг зорилоо. Газар тариалангийн орон гэгддэг Япон улс мал аж ахуйгаа хэрхэн хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүн хэрхэн бий болгож чадсан нууцын нэрэлд үзэгч тааж бидэнтэй нэгдээрэй. Бидний зорж ирсэн газар бол Миязаки мужийн Мияконожо хот юм а. Японд 5 жилд нэг удаа зохион байгуулагддаг Үхрийн Олимп буюу хөдөө аж ахуйн улсын чанартай тэмцээнээс олонтоо алтан медаль хүртэж байсан алдарт хар үхрийн үйлдвэрийг энд өсгөж үржүүлдэг. Бид Мияконожо хотод хөрөлцөн ирээд байна. Мияконожо хот маань Япон улсын Кюшу арлын Миязаки мужид байрладаг хот байгаа. 160 мянган орчим хүн амтай хот бөгөөд энэ маань Япон улсын хувьд бол нэлээд жижигтэй ордог хот байгаа. Гэхдээ энэ хотод Япон улсад нэгдүгээрт ордог одоо маш алдартай хотын бахархал болсон олон зүйл байдаг. Үүний нэг нь тансаг зэрэглэлийн үхрийн махыг зах зээлд нийлүүлдэг гэдгээрээ бахархдаг байгаа. Энэ хотыг зорих болсон нэг том шалтгаан маань өндөр зэрэглэлийн сайхан амттай үхрийн махыг энэ хотод яагаад бий болгож чаддаг вэ гэдэг нууцыг бид нэр өнөөдөр мэдхээр энд ирсэн байгаа. Миний хойно харагдаж байгаа энэ уул, ногоо модоор хүрээлэгдсэн энэ сайхан хотод бидний мэдхийг хүсэж байгаа олон сайхан нууцуд нуугдж байгаа гэж бодож байна. Ингээд хот руу очиж тэр нууцтай танилццгаая. Мияконожо хот нь Миязаки брендийн үхрийн махны зэрэгцээ. Гахай, дахианы махны нийлүүлэлтээрч Японд дээгүүрт ордог хөдөө аж ахуйн хөгжлөөрөө тэргүүлдэг хот юм. Мөн 1999 оноос Улаанбаатар хоттой ах トゥ найрамдалт хотуудын гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийн хүртэл улс төр, урлаг, спорт, соёл боловсролын салбарт хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа өргөжин дэлсээр байна.
Ах トゥ хот гэдэг утгаараа Мяконожо хотынхан биднийг найрсаг дотноор хүлээн авч өөрсдийн туршлага, хөдөө аж ахуйн бодлого, амжилтын нууцаас хуваалцахыг зөвшөөрлөө. Та бүхэнд Мяконожо хотын дарга Икита Такахисавыг танилцуулж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Их сайхан намуухан хот байна. Та Монголын үзэгчид маань Мяконожо хотын тухай танилцуулж өгөөч. はい、そうですね。都城はキャッチ。Мяконожо хот нь хөгжлийн зорилгоо үзэсгэлэнт байгаль, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, үхрийн мах болон шоочуу сархтын чанар үйлдвэрлэлээр Япон улстай тэргүүлэгч хот болох гэсэн ураа үгээр илэрхийлдэг. Иймээс манай хот үхрийн мах болон шоочуу сархтын үйлдвэрлэлээр улстай нэгдүгürt ордог хот болоод байгаа. Хотын үзэсгэлэнт байгаль, Секино хүрхрээ, Сакура болон яргуу цэцгийн цэцэрлэгт хүрээлэн гүйцэж сонирхохоор жуулчид олноороо зорин ирдэг бөгөөд Японы уламжлалт ном сумны үйлдвэрлэлээр улсдаа нэгдүгürt ордог болсон нь үзэсгэлэнт байгаль, өв соёлоо эрхэмлэн дээдлэн хөгжиж байгаагийн илэрхийлэл хэмээн хэлж болно. Вагю гэдэг маань маш алдартай байгаа. Энэ дундаа Мяконожо хотод өсгөж үржүүлсэн үхрийн мах Япон даяар алдартай гэж бид сонсоод өнөөдөр энд ирсэн байгаа. まあそうですね。一言で言うと。Тийм ээ. Малчид маань бүхий л хөдөлмөр зүрх сэтгэлээ шингэн үхрээ өсгөн үржүүлдэг тул зах зээлд нийлүүлж байгаа үхрийн мах маань амт чанар сайтай хэмээн шагшигддаг. Японд 5 жилд нэг удаа үхрийн олимп гэдэг үхрийн өнгө зүс, махны гарц, амт чанарыг өрсөлдүүлж хамгийн сайн махны брендийг шалгаруулах тэмцээн улсын хэмжээнд зохион байгуулагддаг. Энэ жилийн 9 сард зохиогдсон олимпиад манай мужийн үхрийн мах амт чанарын ангилалд 1-р байрт орсон юм. Тиймээс та бүхний хайж аваа хамгийн амттай үхрийн мах манай хотод байгаа гэж хэлж болно. Та бүхэн өөрсдөө очиж амталж үзвэл энэхүү үхрийн махны сайхан амтыг мэдрэх тул миний зүгээс идэж үзхийг зөвлөж байна. Хотын дарга Икеда Такахисавын зөвлснөөр алдартай Миязаки үхрийн махыг амталж үзэхээр бид зоогийн газрыг зорилоо. Бид бүхэн Миязаки үхрийн махаар хоол хийдэг ресторанд хүрэлцээрээд байна. Японы рестораны хувьд аль дуртай ресторан Миязаки үхрийн махаар хоол хийх боломжгүй байдаг юм байна. Энэ үхрийн махаар хоол хийхийн тулд маш өндөр шалгуурыг давж нөхцөлийг хангаж байж хоол их эрхийг олж авдаг. Энэ ресторан Миязаки үхрийн махаар хоол хийх боломжтой гэдгийг зөвшөөрсөн юм тэмдгийг авчиж хоол хийдэг. Энэ дотор орж ирээд миний хамгийн анхаарлыг татсан зүйл юу вэ гэхээр энэ тоо болон үсэг бичээстэй байна. Энэ маань юу гэхээр өнөөдөр таны идэх үхрийн махны дугаар байгаа. Тухайн үхрийн нэр гэж ойлгож болно, давтагдшгүй дугаар. Тэгэхээр энэ үхрийг энд кодын дагуу шалгах юм бол ямар хөрчин энэ үхрийг үсгэсэн бэ? Энэ үхрийн эцэг их нь ямар үхэр байсан бэ гэдгийг хүртэл мэдхээр маш нарийн ийм зохион байгуулалттай байдаг юм байна. Тийм болохоор хүссэн ресторан болгон энэ үхрийн махаар хоол их боломжгүй. Хэрвээ энэ зөвшөөрөл олгогдсон ресторан байх юм бол үнэхээр та ямар амт чанартай, ямар сайн зэрэглэлтэй махыг идэж байгаа гэдгийг эндээс ингэж харах боломжтой. Тийм мэдээллийг үйлчлүүлэгчтэй өгдөг юм байна. Миязаки үхрийн махаар ямар хоол хийж идвэл хамгийн амттай вэ гэж одоо тоогооч болон Япон хүмүүсээс асууж үзлээ. Тэгээд ихэвчлэн 3 төрлийн хоол хийвэл их амттай байдаг. Бид нэр энэ 3 төрлөөр энэ үхрийн махаар хоол хийж иддэг гэсэн хариултыг авлаа. Нэгдүгээрт нь болохоор үхрийн махаа шарж идэх, хоёрдугаарт нь стейк хийж идэх, гуравт нь одоо шүлэнд дүрж, Японоор бол шабу гэж хэлдэг, халуун шүлэнд дүрж иддэг халуун тоогооны хоол гэж хэлж байна. Тэгээд бид нар одоо энэ ресторанд ирснийх мэдээж хамгийн амттай энэ үхрийн махаар хийж болох хамгийн амттай хоолыг одоо захиалж идэхийг зорилоо. Тэгээд та бүхний өмнө байгаа
Энэ мах бол Миязаки үхрийн махны дээд зэрэглэлийн 200 г стейк хийх түүхийн мах байгаамаа. Тэгээд мастер тоогоочоос энэ түүхийн махны онцлог яагаад дээд зэрэглэлийн гэж хэлж байгаа талаар асууж сонирх юу? ですね、こちらのお肉は今A4 と Энэ мах маань A4 зэрэглэлийн үхрийн мах байгаа. Өөх нь хэд налуун тосрохог биш байдаг нь энэ махны гол онцлог юм. A4 гэдэг нь ямар учиртай зэрэглэл вэ? 日本では Японд үхрийн махыг 1-5 зэрэглэлээр ангилдаг. Miyazaki брендийн үхрийн мах бол хамгийн дээд зэрэглэл буюу 4-5 дахь зэрэглэлд хамрагддаг. Миязаки үхрийн махан стейк одоо миний өмнө байна. Маш зөөлхөн тэгээд их гоё шүүслэг харагдчихэв. Энэ үхрийн махыг зөвхөн давсанд дүүрээд идсэн ч гэсэн маш сайхан амттай. Тэрнээс гадна 3 төрлийн соус бас байгаа. Энэ соуснд дүүрээд амталж идэл бас өөр амт амтагдах учраас их сайхан энэ хоолны бол энэ махны амтыг та мэдэрнэ гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ болохоор Японы мисо гэдэг соус байгаа. Энэ соуснд дүүрээд амталж үзье. Маш хамттай. Үнэхээр зөөлхөн тэгээд бас айгүй шүүслэг нэлээ өөхтэй харагдаж байгаа гэсэн өөх бол амтагдахгүй. Аманд ороод уусна, аманд ороод хайлна гэдэг үгийг хэрэглэхэд маш зохимжтой тийм мах байна. Үнэхээр л дээд уруулдаа хүргэмгүй дэрэгдэх хүндээ жамсууламгүй амтыг мэдэрсэн бидэнд яагаад хэрхэн яаж гисэн олон асуулт гарч ирсэн бөгөөд энэхүү хариултыг нь хурдхан л олж мэдэх хүсэл улам бадарлаа. Ингээд бид Мияканожо хотын хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэнтэй уулзлаа. Өнөөдөр таныг Мияканожо хотод өсгөж үржүүлсэн Miyazaki брендийн үхрийн мах яагаад ийм сайхан амттай байдаг тухай олон мэдээлэл өгнө гэж найдаж байна. Энэ нутгийн үхрийн тухай бичигдсэн ном гэхтэл ийм олон байдаг гэхэд их сонирхолтой санагдаж байна. Ингээд юуны түрүүнд та манай Монголын үзэгчдэд энэ Miyazaki брендийн үхрийн мах яагаад ийм амттай байдаг талаар тайлбарлаж өгөөч. Miyazaki брендийн үхрийн махны амт чанарын нууц нь энэ нутгийн усан намттай, малын өвс тэжээл нь бас чанар сайтай байдгийн дээр нутгийн малчдын маань сэтгэл зүрхээ шингээсэн ууггүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Энд Япон улсад зохион байгуулагддаг үхрийн олимпийн тухай ном байна. Одоогоос 40 орчим жилийн өмнө буюу 1977 онд Miyakanojo хотод энэхүү олимп зохион байгуулагдаж байсан юм байна. Энэ олимпиад үхрийг хэрхэн өрсөлдүүлж ямар шалгаруулалт явагддаг гэсэн юм бэ? Үхрийн олимпийн үеэр олон төрөл зүйл ангиллаар тэмцээн зохион байгуулдаг бөгөөд түүний нэг нь үхрийн биеийн галбир өнгө зүсийг шалгаруулах тэмцээн юм. Хажуу тал болон ард урдаас төгс сайхан галбиртай харагдаж байгаа үхрийг шалгаруулна. Нэг нэгээр нь шалгаруулахаас гадна нэг удмын үхрүүд хоорондоо хэр ижилхэн зөв тэгш галбиртай байгааг шалгаруулах тэмцээн ч зохион байгуулагддаг. Үннийг хэлэхэд энэ олимпиад Miyazaki брендийн үхэр төдийлөн амжилттай оролцож чадаагүй бөгөөд бид маш их харамсаж түүнээс хойш үхрийнхэн чанарыг сайжруулахын төлөө 40 жил өөгүй хөдөлмөрлөж хамтдаа хичээсний хүчинд дээд зэрэглэлийн үхрийн брендийг бий болгож чадсан юм. Өөрөөр хэлбэл 1977 оны энэ гашуун туршлага маань өнөөдрийн амжилтанд хүрэх замын эхлэл болсон гэж хэлж болно. Энэ зүйлийг туулж хичээнгүйлэн хөдөлмөрлсөний ачаар өнөөдөр манай хотод өсөж үржүүлсэн үхэр маань энэ жил 11 дахь удаага зохион байгуулагдсан үхрийн олимпиад тэргүүн байр эзэлж Японы номер 1 үхрээр шалгарсан. Ярилцлагынхаа төгсгөлд мэрэгжилтнээс хар үхрийг малладаг үхэрчэнтэй уулзуулж өгөхийг хүсдэг. Үржүүлэг хийдэг үхэрч нү? Өсгөдөг үхэрч нү? Аль нь тань уулзах вэ гэсэн асуулттай тулгарлаа. Энд үхрийг нэг хүн малладаггүй яаж? Өөрөөр хэлбэл хээлтүүлэг, төлөлтийн үйл явцыг хариуцдаг мэрэгжилтэн болон тэндээс туглыг нь худалдан аваад махны чиглэлийн үхэр болгон тижээдэг бас өөр мэрэгжилтэн байдаг гинэ. Өөрөөр хэлбэл нэг үхрийг махны чиглэлээр өсгөхийн тулд хоёр өөр төрлөөр мэрэгшсэн үхэрчин малладаг юм байна. Бид үржүүлгийн үхэрчинтэй уулзгаар шийдлээ.
бид бүхнийг энэхүү нэвтрүүлгийг бэлтгэх үед Япон улсын Мияконожо хотын захиргаа маш олон талаар гүн тусалцаа үзүүлж байгаа үлээ. Японд эрхийн урд одоо нэвтрүүлгийн агуулга болон сурвалжлагын агуулгын талаар олон зүйлийг бид нэр одоо мэйлээр харилцсан, ярилцаж, тохиролцож ирсэн. Тэр дунд Японы хотын захиргааныхнаас та одоо хэдэн арзмаараа гутал өмсдөг вэ? Гутлынхаа хэмжээг биднэрт хэлнэ үү гэсэн асуулт ирсэн. Тэгээд яагаад ийм учиртай асуулт асуусан бэ гэхлээр Японы малчид одоо ялангуяа энэ үхэрчдийн ферм дээр очихын тулд маш өндөр хэмжээний ариутгал хийх шаардлагатай. Тийм болохоор өөрийнхөө гуталтаа орж болохгүй бид нар тусгай гутал бэлтнэ гэж хэлсэн байгаа. Тэгээд та бүхэн харна би өнөөдөр ийм зориултын гутал өмссөн энд зогсож байна. За би ингээд тусгай зориултын гутал өмссөн зогсож байгаа ч гэсэн ард харагдаж байгаа үхэрт ижид үхрийн ферм дотор орох боломжгүй гэсэн анхааруулгыг надад энэ Мияконожо хотын захиргааны хүмүүс өгсөн байгаа. За тэгээд энэ нь бол маш нарийн учиртай юм байлээ. Япон улсад нэлээд хэдэн жилийн өмнө шүлхий гэдэг өвчин гарч ирсэн. Тэгээд энэ өвчний улмаас олон малаа алдчихсан болохоор малын ямар нэгэн халдварт өвчин гарахгүй тулд маш өндөр нарийн дүрм журмыг баримталдаг юм байна. Тэгээд яг энэ чи ойртож очих юм бол орохыг хориглоно, гадны хүн орохыг хориглоно гэсэн тэмдэг маш их байгаа. Тэгээд би хичнээн одоо зориултын гуталт өмссөн ч гэсэн бүр үхэртэй бол ойрхон ойртож очих тийм боломжгүй юм байна. Тийм болохоор мэдээж үхэрчнтэйгээ уулзах боломжтой. Тэгээд дотгошоо орох боломжгүй. Харин дүрсний хувьд бол энэ тухайн орон нутгийн зураглаач маань дотгошоо орж зураг авах боломжтой юм. Тийм болохоор одоо та бүхнийг малчинтайгаа уулзъя гэж бодож байна. Тийм ээ. Япон шууд дүрм журмыг ягштал баримталдаг ард түмэн билээ. Энэ орны өндөр хөгжлийн нууц нь ийм зүйлээс л эхэлдэг байх хэмээн бодогдлоо. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэхэд бидэнд Мияконожо хотын BTV-гийн хамт олон маш их туслалцаа үзүүлсэн. Нэгэнт бид нэвтрэх боломжгүй тул BTV-гийн зураглаач ганцаараа хашаанд орж таны харж байгаа энэхүү дүрсийг хальснаа буулгасан юм. Энэ хүнийг Камита Такума гэдэг бөгөөд 100 гаруй толгой үхэр малладаг. Үржүүлгийн чиглэлээр дагнадаг учраас зөвхөн үнэт хичээдэг ажээ. Энд үхрийн хээлтүүлгийг байгалийн жамаар явуулдаггүй. Өөрөөр хэлбэл хамгийн сайн үйлдвэрийн эр үхрийн эсийг Миязаки мужаас захиалан авч тусгай мэрэгжилтнээр суулгуулan хээлтүүлдэг. Гарсан дуглаа 8-аас 10 сар хүртэл тижээгээд дараагийн малчинд хөдөлтнө. Түүний тижээсэн үхэр Миязаки мужийн үхрийн тэмцээнд төрүүлж байсан ажээ. Тэмцээнд амжилттай оролцсноор тухайн үхрийн зах зээл дээр хүн мэдээж өсдөг бөгөөд үхрийн удмын бичигт тэмдэглэгдэн үлдэх тул үр төлн ч гэсэн өндөр үнээр зарагдах боломжтой болдог. Тэмцээнд оруулах үхрийг өндөр чанартай хөөсрүүлэгч савнгаар тогтмол угаан үсийг нь гялзуулахаас гадна туурайг нь тусгай мэрэгжилтнээр засуулдаг аж. Мөн тэмцээний алхаа гişгэ болон зогсолтыг зааж сургадаг тухайга ярьлаа. Яг л хурдан хүлгээ наадамд сойж уралдуулдаг уяаж мэд. Тэмцээн дээр зөв сайхан галбартай үхрийг шалгаруулахдаа арьс үсний өнгө, алхаа гიშгийг нь хүртэл хардаг. Загварын тайзан дээр алхдаг модельүүдийг шалгаруулдаг шиг үхрийн алхаа гიშгийг шалгадаг тул үхэртэйгээ зөв алхах сургуульд хийдэг. Хорин 26 настай залуу үхэрчний хойштын зорилго, мөрөөдөл нь юу байдаг юм бол? Миязаки брендийн үхрийнхээ тоо толгойг хоригдуулахгүй, хоошид улам нэмэгдүүлэх нь залуучууд бидний үүрэг гэж боддог. Мөн Ахмад малчидаа боломжийнхоо хэрээр урт хугацаанд үхрээ маллан өсгөж үржүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийн төлөө залуучуудад натаачуудаа тусалж дэмжиж ажиллах ёстой гэж бодож байна. Миний мөрөөдөл бол манай үхрээс Миязаки брендийн хамгийн сайн удмыг үлдээх бух төрөөсөө гэж хүсдэг. Олон зүйлийн нууц баг багаар тайлгдах шиг. Ажил хөдөлмөрөө чин сэтгэлээсээ нарийн чамбай хийхээс гадна зөвхөн өөрийн л ашиг сонирхлоор хязгаарлагдахгүй. Нутаг орны хон хөгжил, цаашлаа тухайн салбарын хойштын ирээдүйд хөв нэмрээ оруулах талаар төлөвлөн буй залуу малчин бидэнд их зүйлийг ойлгууллаа. Ингээд бид дараагийн малчныхыг зорилоо.
55 настай Шимизу Юичироога 32 жил үхэр малдаж байгаа туршлагатай үхэрчин. Бид 8-аас 10 сартай тоглоыг авчирч 20 сарын хугацаанд махны чиглэлийн үхэр болгон өсгөх ажлыг хийдэг. Миязаки үхрийн мах бол тансаг зэрэглэлийн учир Япончууд бид ч гэсэн өдөр болгон идэж чаддаггүй. Баярын өдөр юм уу, хэн нэгний төрсөн өдөр гэх мэт онцгой тэмдэглэлт өдрөөл энэ амтд махыг хүртдэг гэж ойлгож болно. Үхэрчин бүр амт чанар сайтай мах гарган авахын төлөө хичээн ажилдаг. Мах өхний харьцаанд зөв тохирсон мах амттай байдаг учраас манай нутгийн үхэрчдийн гол анхаарч ажиллах зүйл нь мах болон өөхний харьцаанд маш зөв байхаар үхрээд ижэхийг хичээдэг. Бид тоглоыг 20 сар буюу 600 хоног тижээгээд бие гүйцэхээр нь мах бэлтгэлийн газар шилжүүлдэг. Энэ 600 хоногийн өдөр бүр маш чухал байдаг. Үхэртэй бүхэл зүрх сэтгэлээ зориулан өсгөхөөс гадна энэ 600 хоногт нэг ч өдөр алгасалгүй өглөө өдөр орой болгон үхрийнхээ биеийн байдалд хяналт хийж, тусгай хэмжилтүүдийг хийж, тухайн үхэрт тохирсон өвс тижээлийг өгч арчилна. Ингэж байнгын ажиглалт хяналтыг хийж, зөв арчилгаа хийж чадвал хамгийн амттай махыг зах зээлд нийлүүлэх боломжтой болдог юм. Шимизугатай ярилцаж байхад хамгийн их анхаарал татсан зүйл бол түүний гар утснаас бидэнд харуулсан Миязаки үхрийн талаарх бүртгэл байлаа. Үхэрчдийн үржүүлж өсгөн, зах зээлд нийлүүлсэн үхрийн талаарх бүх мэдээлэл маш наривчлалтайгаар энэ системд бүртгэгддэг. Жишээлбэл Шимизугаан өсгсөн үхрийн аль хэсгийн махыг хэдэн төгрөгөөр зах зээлд борлуулж, цаашид хизээ эцсийн хэрэглэгчдэд хүрсэн талаарх бүх тоо баримт энд байна. Энд малчдын өсгөж үржүүлсэн үхэр нь анх ямар үйлдвэрийн эсээс тугал болж төрснөөс эхлээд зоогийн газрын цэсэнд ор хүртэлх бүх мэдээлэл байдаг бөгөөд аль малчны үхэр зах зээлд хэдий хэрийн үн хүрснийг ч мэдэх боломжтой. Бүх зүйл нь ил тод тул энэ зах зээлд зөвхөн шаргуу хөдөлмөрөөрөө бий болгож чадсан амт чанараараа л өрсөлддөг аж. Ийм л өрсөлдөөн дэлхийд гайхагдах Япон брендийг бий болгодог байх нэ хэмээн бодогдлоо. Нууц нэг нэгээрээ тайлэгдсаар л байх шиг. Амтны нууцын эрэл гарсан аялал маань энэ хүрээд өндөрлөө. Энэ мах яагаад ийм амттай байдаг юм болоо гэсэн ганцхан асуултын учгийг олохоор гарсан аяллынхаа төгсгөлд энэ орон яаж ингэж өсрөнгөө хөгжиж чадваа гэдэг гайхширалтай хариулт болох үз олон зүйлийг мэдэж аван ганцар дүүрэн буцлаа. Хотын даргаасаа эхлээд 26 настай залуухан малчинтай уулзаж үзэхэд бүгд л хаан эзнээсээ харц ардан хүртэл нэгэн зорилгонд ор нэгдэж чадж байгаа нь харагдсан. Малчин хүмүүр дор бүрдээ хичээхээс гадна орон нутгийнхаа брендийн чанарыг дээшлүүлэхийн тулд бүгд нэгэн зүрх сэтгэлээр нэгдэж хамтарч ажиллахын чухлыг манайхны хэлдгээр яс махандаа шингэтэл ойлгосон байдаг нь хүн бүрийн ярианаас, харцнаас, үйл хөдлөлөөс харагдана. Хотын захиргаа болон улсаас малчидаа мөнгөн тэтгэлэг уран шуулал олгох төдийгүй малд зориулсан олимпийн тэмцээн хүртэл зохион байгуулж амт чанарыг нь дээшлүүлэхэд тогтмол анхаарч малчдынхаа зорилгыг дээшлүүлж мөрөөдөл бэлгэлдэг аж. Монголд ч гэсэн малын махынхаа амт чанарыг дээшлүүлэхийн тулд улсын хэмжээнд нэр хүндтэй томоохон тэмцээн зохион байгуулж цагаахан өрсөлдөөн бий болгох бүрэн боломжтой мэт. Монгол нутаг дээрх амьдрал мал аж ахуйтайгаа цуг үүсэж өгдсөн хэмээн хэлж болох үз баялаг эртний уламжлалтай. Малчид маань малаа хайрлан өсгөн үржүүлэх талаар хинээрч заалгахгүй аривын туршлагатай. Гэхдээ бидэнд ганцаараа биш, бүгдээрээ хөдөлмөрлөх, улс нийтээрээ нэгэн зорилгын дор нэгдэн хүчээ нэгтгэх гэдэг зүйлэл дутагдаад байх шиг. Ингээд үг маань олдож, үхэр маань холдохоос өмнө үзэг шавхаа таны бодол оюунд энэхүү амтны нууцын олон тайллаас заримыг нь үлдээн нэвтрүүлгээ жаргая.